За тэгээд Япон улсын Токио хотоос энэ чи ямар хэсэг гэдэг юм бэ? А? Уэно гэдэг газраас тэгээд айгүй хөөрхөн жижигхэн цомхон ийм караоке юм шиг те нийтийн караоке юм шиг ийм газар шиг. Энэ Японд бүх юм жижигхэн байдаг юм байна. Гэхдээ юу жижиг юм бол. За зодлоо. За тэгээд энэ 7 хоногт бол бүр үнэхээр аимшигтай олон үйл явдал боллоо. Ингээд бүгдээрээ weekly show-г эхэлцгээе. Баярлалаа. Энэ 7 хоногт ардын намын зодоо уг нь бараг 7 хоног болгоно нэрээ юугаа эвдчихэж шүү. Энэ ориглоо эвдчихэж шүү. Энэ 7 хоногт бол бүр аимшигтай зодон боллоо. За дээрээс нь төсвийг нэг хилэлцмэр аядлаа. За тэгээд тэрнээс бол бас бөө юм болсон. За тэрнээс гадна одоо Монгол улсад маань нэлээд хүүтэн болж байгаа шиг байна. Гадаа маш хүүтэн байгаа. Та бүхэн бас хувц унараас өмсөрөө гадаа ханаа там өгөөлөө шүү. Ингээд бүгдээрээ шоу эхэлцгээе. Энэ 7 хоногт ховд цэгийн гэж байдаг. За тэднийхэн бас олонний анхаарал төрсөн нэгэн бичлэг авчаа. За ховд цэгийн сурчлах баг. За иргэний мэдээллийн дагуу ирсэн. За бидэнд бол 15 цаг өнгөрж явахад за Жаргалант сумын засаг дарга ховд хотын захирагч Амар Төвшин ажлын цагаар архитан согтуурч за зодон хэрүүл үүсгэж байна гэдэг мэдээлэл ирсэн. За бид мэдээллийн мөрөөр ирсэн. Ирээд шууд Ховд аймгийн цагдаагийн газар руу мэдээлэл өгсөн. За 2 цагдаагийн албаагч ирээд 40-50 минут баг тийм ээ архитаж буй өрөөнийх нь хаалгыг одоо цохиод онгоолж чадахгүй ийм нөхцөл байдалтай байж байтал архитаж байсан газрынхаа за нөгөө тал буюу за 3 давхраар барилгын одоо кранаар доошоо одоо буугаад зогтсон юм нөхцөл байдалтай байсан бичлэгийг бид Ваа, шот барилгын коронер зүгээр амар ер нь сурцтай биш үү энэ нөхөр чинь те? Бай ууж байгаа л тэгээ зодон зохио хийсэн маань хаалгаад шүү. Хаалгаа онгоолооч. Гэтэ энэ ховцыг юм амар энэ баг ховдыг базаадах шиг байна эднийх юм байж байгаа нэг сэнсаа зурна. Нөгөө мө дарга марган нар бол энэ хүүхнээс амар байдаг юм шиг бүлтгнээл зөте бөөнөрө манайхан ховцыг юм энийг ирлээ шүү зугтаараа. Нэ ховцгийн мэдээ манайхаа баг 4-5 дахь орж байгаа шүү. Байж байгаа л нэг ийм ахын айрхуугаа амар юм орж ирдэг. Тэгээд үнэхээр лаг барьсан байна. Тэгээд дарагч гисэн сурцтай цуглаа хамгийн аимшигтай сая манай энэ хануу хэлж чинь ингэж байгаа сохтон унаад өгцөн бол яана тий. Тэгээд өгөхөөгүй нь одоо хаадсан сурцтай байна манай дарга. Тэгээд ийм дарганчтай баяр хүргье. Ширэн болсон ардын намынхан яаж хуваагдж байгаагаар бөөнөрөө гарч ирж одоо хэвлэлийн баг гурал хийсэн. За эхнээс ерөнхий сайд мэд огцруулна гэдгээ мэдгэж ирсэн. Валютын нөөц Монгол банкнаас одоо өгч байгаа мэдээлэлээр 5.7 тэрбум доллар төрлөө. Бараг 6 тэрбум төгрөг гэж байна. Доллар төрөх гэж байна гэж мэдэгдээд байгаа. Үндэсний статистикийн газраас гаргадаг тоо. Их хурлын өөрийнх нь хариа байгуулга. Засгийн газар энэ ч өөрөө зохиож бичдэггүй. Засгийн газрын асуудал биш. Үүндээ энэ тоонуудыг яаж эвлүүлж ингэж олон нийтэд хандаж цацаад байна гэхээр гадаадаас босож ирсэн нөгөө бондуудын төлөгдөх ёстой бондууд болон харилцааны банкуд дэх валютын нөөцийг нийлүүлээд ингэж энэ дүнг хилж байгаа. Бид ийм үзүүлэлтээр энэ дүнг хилдэггүй. Энэ төв банктай хэдүүлээ итгэхгүй одоо өөр юм хинд итгэхгүй.
Энэ чинь төв банкны нөөц ч биш. Монгол улсын валютын нөөц гэхгүй юу? Тэгэхээр одоо арилжааны банкуд дээр байгаа валют ч бас энд орно. Үеийн үед ингэж орж ирсэн. Цаашдаа ч орно. Ерөн зүгээр миний бас тандаж авсан мэдээлэлээр төрийн сангийн данс улаацсан байна. Цалин дэтгэврээ тавьж чадах хэсэг дээр ерөн жоох эргэлзээтэй байдлаар орж байгаа. Төрийн сан ямар нэг төлбөрийн чадваргүй улмаас эрсдэлд орсон зүйл октоос байхгүй. Бүх зүйл хэвэн явж байгаа. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд та хэд бол үндсэндээ дефолт зарлах буюу дампуурлын ирмэгт орсон олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамаарч хэсэг шийдэгдэх зүйлийг ярьж байгаа юм байна. Ямар нэг одоо эрсдэлтэй зүйл гарсан ч юм уу төлбөр тооцоо зээлийн одоо гадаад зээлийн үр зээлээс холбоотой ямар ч тийм эрсдэлтэй зүйл байхгүй гэдэг дүгнээд явсан. Би дандаа баримттай ярина. Тэрнээс биш одоо нэг сэтгэл хөдлөл янз бүрийн юм ярихгүй. Сайн зураг гүшүүнийг одоо өөрөө мэдэхгүйдээ ойлгохгүйдээ тэгж нэгээс огт бодохгүй байна. За ингээд сайн зөрөгт дарга маань гарч ирээд ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гол үндслэл нь гэвэл гэж хагаад маш их олон юм ярьсан. За тэрийг одоо та бүхэн сая харлаа. За ер нь бол эдийн засгийн талаас нь нэлээх юм ярьсан. Тэгээд сэтгүүлчнэр сайн ойлгоогүй. Яг үндслэл чи юу юм бэ? Яг ямар үндслэл тавиад ерөнхий сайдыг огцруулах гэдэг юм бэ гэд. За энээс болоод сэтгүүлчид болон сайн зураг гишүүний хооронд бас жоохон хэрүүлдэгдэд авсан. Одоо тань зөндөө өөрчлөлт зүгээр яа. Би өөрөө мэдэж байна. Авахгүй гэж болно шүү дээ. За эги. Яг та бас явж иж болно шүү дээ. Одоо 40 би эги чи шүү дээ. Захиалгатаа янз бүрийн асуулт хэрэггүй. Би чам шулуух үйлээ. Чи өмнөх засгийн газар бидэд хариуцлага хүлээгээл явж байгаа. За сайн зурагчтай маш ууртай байсан ингээд. Огцруулаа. Та нарыг огцруулах бол би энийг огцруултыг. Тэгээ хамгийн гол нь би энэ лайвыг бүтэн үзсэн. Амар урт лайв болсон. Тэгээд дээрэс нь сайн зурагт өөрөө хоцорч ирсэн. Тэгээ би яг поинтыг бас би ч гэсэн ойлгоогүй байхгүй. Тэгээ өөрхийн манай муу эгийн асуугаадгүй яг таны огцруулах үндэслэл яг юу юм бэ гэсэн баахан ингээд нөгөө эдийн засгч болохгүй валютын нөөц дундар чи ингээд нэг юм тэгээд дээрэс нь өөрийгөө ярьсан. За дээрэс нь бас уул уурхайн компаниуд руу дайрж байгаа харагдан лээ. За одоо сүүлд гаргасан засгийн газрын тогтоол яриад тэгээд яг аль нь огцруулах үндэслэл нь юм бэ гэд асуух гэхэлэр юм байдгүй нэг баахан гомдол тоочж байгаад ингээд яваад өгсөн. За энэ бол сэтгүүлчдийн хувьд бол жоохон одоо асуулттай яг юу юм бэ гэдэг юм асуулт байсан. За тэгээд эги ингэж хэлүүлснийхаа дараа рилс. Нэг хоёр юм тавчгаа ярих гэсэн. Нэгт болохоор ингээд нөгөө мэдээлэл хийдэг юм уу мэдээлэл хийж байгаа хүмүүс гол асуудлаа ярихгүй өөрийнхөө талаар одоо 30-40 минут ярих. За одоо сүүлийн кейслэн л да сайн зураг гишүүний мэдээлэл аягүй чухал мэдээлэл байсан. Тэндээс сэтгүүлчид олон нийт юу мэдмээр байгаа вэ гэхээр таны тэр планкн дээрх засгийн газрыг огцруулах гэж байгаа цаасан дээр нийтдээ хичнээн гишүүн гарын үсэг зурсан юм бэ? Үндслэл нь юу юм бэ? Гэдгэл асуултанд хариулт авах гэж цаг заваа зарцуулаад 2-3 цаг тэр гишүүнийг хүлээгээд ингэсэн чи орж ирэнгүүтээ хамгийн түрүүнд за би 0 орчод ирээ гингүүтээ дахиж хүлээдгээд ихэнх нь лайв өгсөн байсан те нөгөө зарим нь шууд эфиртэй байгаа юм чинь цаана ажил яваад байгаа байхгүй да. Тэгээ ингээ хүлээл гэсэнд ингээд сэтгүүлч дугаасаа бухимдалтай байсан. Тэгээд хүлээцтэйгээр 37 минут бараг сонссон бэлээ. Тэгээд за ингээд гол нөгөө асуултандаа нөгөө гол юм ярихгүй чухал биш мэдээлэл айгүйх яриад хувийнхаа байр суурь үзэл бодол өөрийнхөө хэрхэн сайн хуульж болох талаар ч юм уу яриад байгаа байхгүй юу? За ингээд сайн зураг дарахтаа яагаад конфликт үүссэн талаар ярьсан. Би бол ингээд сэтгүүлч хүнийхээ ёс зүйг баримтлаад тэгээд би зүгээр л гол имэйл асуусан шүү дээ. Тэр намайг загнаад ах ямар ч шаардлагагүй гэсэн. Тэгээд гэвч сайн зураг дарга маань ууртай байсан. Ардын нам одоо дотроо хагаралдаад ер нь ууртай байсан. Тэгээд ууртай байсан учраас бас яг тэр нэг рационал асуултуудыг хүлээж авч чадахгүй байх шүүсэн. Тэгэхээр надад нэг юм дээр жоохон муухай санагдсан. Энэ ардын намынхаа хэрүүлийг энэ хувийн компаниуд руу за тэгээд тэр зүм уул уурхайн салбар руу ингээд чиглүүлээд ярьж ирсэн надад ёстой үнэхээр таалагдаагүй. Зүгээр зодооно тэгэл хийлтэй. Тэгээд заавал ингээд хувийн компаниудыг татаж оруулж ирээл тэр нэг энэ уул уурхайн салбарыг энэ хэрүүл рүүгээ татаж оруулж ирэх ямар шаардлага юм бэ? Надад бол зүгээр тэгж үзсэн. Өнөөдөр Монголыг тижээж байгаа салбар бол энэ уул уурхайн салбар.
Энэ ууж байгаа худаг руугаа, ууж байгаа тогоо руугаа ингэж нулимж бөөлчих ямар шаардлага байд юм бэ гэдэг нэг юм бодол төрсөн. За тэгээд ардын намынхны зодон дээд зэгтээ хүрлээ. За нөгөө амар баясгаланд одоо ёс зүйн шаардлага тавиа гэдэг одоо их төвшин шарк 67 хүний гарын үсэг цуглуулсан бол VS одоо манай сайн зэрэг гишүүн маань ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулад энэ 7 хоног маш ширүүн ихсэн юм байна. За 6-аас 14 насны хүүхэдтэй хот хөдөө хааж байгаа хүмүүс наашаа анхаарлаа хандуулаарай. За Unitel-ийнхэн маань Steam Hub гээд залуу инженерүүд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. За энэ нийт Монгол улсын 20 аймагт одоо энэ хүү Steam хөтөлбөр маань явагдаж байгаа юм байна. За энэ яадаг хөтөлбөр юм бэ гэхээр ирээдүйн залуу инженерүүдийг бэлтгэх хөтөлбөр юм байна. Хэрвээ та 6-аас 14 насны хүүхэдтэй бол яг одоо Steam Hub-ийн пэйж хуудсанд холбогдорой. За юу байх юм бэ гэхээр за анхан шатны код бичих сургалтыг явуулах юм байна. За дээрэс нь ElectroKid гэдэг бас хөтөлбөр байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр анхан шатны цахилгааны холболтууд, цахилгаантай холбоотой анхан шатны хичээлүүдийг үзэх юм. За дээрэс нь RoboKid гэдэг хөтөлбөр байгаа. Энэ дэр робот угсрах, түүнийгээ хөдөлгөх, за дээрэс нь дрон яаж хийх вэ гэдэг талаарх сургалтыг Unitel-ийнхэн маань явуулж байгаа юм байна. За тэгээд хүн болгон инженер болох албагүй ойлгож байна. Гэхдээ инженер малчны хотноос за тэгээд магадгүй хөдөө орон нутгаас хаанаас ч Монголын шилдэг инженер тодрох боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн яг одоо Steam Hub-ийн пэйж рүү холбогдоод Unitel-ийн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх хөтөлбөрт хамрагдаарай. Unitel, Steam Hub инженерүүд хаанаас төрж болно шүү монголчуудаа. CoderKids боломжийг хүн бүрт. Unitel, Steam Hub. За дээрэс нь бас энэ 7 хоногт маш олон хүний анхаарлыг татсан ховдоос Harvard нэртэй нэг хүн байдаг тийм ээ. Одоо Harvard-ын коммунист гэж ярьдаг тийм ээ. Сүүлийн үед ерөөс оюутлогоо гэдэг юмар өвчлөлтсөн одоо баг солиорлын төвшөнд очсон нэг хүн байгаа. Энэ бол одоо хэн блэ би нэрийж одоо хэн блэ энэ ч. Оо зөвлөгөө. За. За энэ хүн юу гэж ярьсныг сонсё өгдөр. За сүүлийн 2-7 хоног хянан шалгах төр хорооны дарга яг миний хувьд за үл таних хүмүүс за миний баримтжуулж чадсанаар бол 9 автомашин за үүнд бол нэлээд олон хүмүүс байх шиг байна. Нэлээд том баг байна. Өдөр шөнөгүй одоо даган мөрдөж байгаа. Ийм тохиолдол гарлаа. Сүүлийн 2-7 хоног бүгдийг баримтжуулж авсан байгаа. Тэр дагаж мөрдөж байгаа автомашинуудыг бүгднийг баримтжуулж аваад за тэр баримтуудыг буцаад би нийслэлийн автоёрын хэрэгсэл бүртгэл хяналтын төвд тэр машины дугааруудыг бүгдийг шалгуулсан. За би та бүхэнд өнөөдөр баримттай ирнэ. 5896 OEO 3602 OET 5892 OEO 7406 ONK 2983 OAT 8643 OEN 7935 ONK 8726 OEA 4829 OET гэсэн ийм 9 машин яг миний баримтжуулж авч чадсанаар миний мэдснээр сүүлийн 2-7 хоногийн турш одоо миний байгаа газар ер нь бол 24/7 өдөр шөнөгүй дагаж мөрдөж байгаа ийм ноцтой бас зүйл тохиолдож байна. За ийм аимшигтай болсон бахна энэ 24/7 минимумдоо 9 машин. Яагаад гэвэл энэ оюутлогын асуудлыг гаргаж тавиад байгаа учраас эдгээр намайг мөрдөөд ийн гинэ. За мэдгүй оюутлогоор Rio Tinto болвол нэг ингээл хүмүүс дагаад явж байгаа компани бол биш. Би өөрөө тэнд ажиллаж исэн учраас маш сайн мэдж байгаа. Тэгээд минимумдоо 9 гэж энэ тагнуулын ажиллагаа яваад байна тийм. Тэгээ би бүр гайхаад эн чинь баг ийм оршуулгын зүүн шиг юм хойноос нь шааж ийн гэсэн үг шүү дээ энэ чинь. Та нар боддог үгүй хүн тагнаж болно. Хүн чагнаж болно те.
9 эсвэл 24 цагийн турш дагна гэж одоо ямар лалрын тагнуул гэхлээр ийм тэнэг биз дагод идэв. Хойноос 8 эсвэл дагаад явж идэг тийм ээ. Гүн чи яаж таглаа гэхэд яаж ганцаараа дагж болно юм. Эсвэл Батнаримтлын хойно үсэн машин болгон тгий санагдаад байсан. Энд бэстэ наваг дагаад байгаа юм шиг. Тэр 3 дахь дугаар нь яг миний машинтай адилхан дугаар байгаа. Эсвэл санамсаргүй явж байгаа тагнуул болоо шүү. Би тагнуул биш дээ зүгээр Батнаримтлыг машиныг лайж байгаа юм. Энэ яг мөн бах шүү нэг шиг. За энийг бол параноя гэж нэрлэдэг. Одоо хүн өөрийгөө одоо эхнэрээ нэг хүнтэй явуулдаад байнгээд боддог ч юм уу те. Нэг юм эсвэл дэлхийн өнөө маргааш шүү сүрх гэж гэдэг юм уу тийм ээ. Ийм юмыг бол одоо энэ бол сэтгцийн одоо өвчний онцлоор параноя гэж ярьдаг. Тэгээд Батнаримтал дарга маань бол параноитой болсон байна. Ууг нь шүү дээ энэ Рио Тинтотой дийлэнд ороод явж явах хэвээр хүн байтал энэ ч ингээд уус төр хийгээд цээжээ балбаад ийм тэнэг юм яриад явж байна. Тэгээд би мэдгүй би бол ойлгохгүй юм байна. Энэ хүн чинь ууг нь улс орноо төлөөлөөд тэр компанитай яаж дийл хийх юм, яаж зөвшөлдсгий, яаж ойлголцгий, яаж энэ төслөө цаашаа одоо үр дүнтэй байх вэ гэдэг юмыг яриад явж итэл миний хойноос юусүлээ гэж. Гэхдээ нэр за оршуулга хурман дээр шуурыг 9 машин дагж явахгүй байгаа шүү дээ. Ийм тэнийг юм яриа зогсож идэг нэр. Гэхдээ нэр мэдхгүй би бол энэ Батнаримтлыг ерөөсөө ойлгохгүй юм байна. Би бол үнэхээр ойлгохгүй. За тэгээд энэ 7 хоногт бол маш олон хүний анхаарлыг татсан нэг ийм тэнэг үйл явдалсан юм байна. Үгүй нэр юу гэсэн үг юм 9 машин дагаад юм. За ингээд одоо огцруулна гэсэн ерөнхий сайдын юу явсан? Хүзэр явсан. За ямар хүзэр явсан бэ гэсэн чинь бүх гэрээнүүдийг төрийн нууцад хамаарах асуудлуудыг ил болгох асуудлыг шийдвэрлэлээ. Төслүүдийг эдийн засгийн төслүүдийг нууцад авч далд хэрэгжүүлж ийн гэдэг асуудлыг үндсэнд таслан зогсоол. Одоо энэс хойш цаашдаа ямар нэгэн хэлбэр асуудлыг одоо нууцлж ард иргэдээс ч юм уу бизнесээс нууцлж өрсөлдөөнгүйгээр нууцаар хийдэг байлыг таслан зогсоож байгаа. Цаашдаа альва гэрээ хэлцээр ил тод шүүгдэж, ил тод хэлцэгдэж батлагдж явах ёстой. Ийм зарчмыг тогтоолоо. Энэ шаардлагын үүднээс China Energy, хил холболтын төмөр зам, за бусад одоо нүүрсний гэрээнүүдийн асуудлуудыг ил тод болгож байна. Тагнуулын ерхий газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яамны одоо төрийн нууцад хамаарахаас бусад бүх асуудлуудыг ил болгож улмаар энд цаашдаа Монголын төрд альва асуудал ил тод нээлттэй хяналттай байх зарчмыг одоо тууштай мөрлөг болгох зарчмыг хэрэгжүүлж байна. За ингээд гэрээнүүдээ одоо төрийн нууцаас гаргасан. Гэхдээ манай Монголд нэг юм лалрын юм байна заяа. Ингээд зүгээр эдийн засгийн процесс явагдаж байгаа шүү дээ. Нэг хүн үйлдвэр явууллаа, нөгөөх нь зарлаа, худалдаа авалт хийдэг. Үгүй энийг яагаад нууцтай аваад идэг? Нэг ногоон автобус авлаа, нөгөөх нь зарлаа. Энэ яагаад төрийн нууцтай байгаа даа? Үгүй нэг муу лалрын тенер зарлаа. Зүгээр нэг байшин барихад хүртэл төрийн нууцтай аваад идэг. Тэгээ би бараг 2 жилийн өмнө хэлээ л байсан. Зандан шатар дарга тухайн үед албан тушаалтай л байсан. Гүрийнхээ судсыг тасартал орсон. Энэ яагаад энэ эдийн засгийн юмнуудыг төрийн нууцд аваад идэм бэ гэж ойрлоод исэн байхгүй бүгд ус болгосон юм шиг хэмээвээсээ одоо хоорондоо зодтолтохлоор гаргаж ирдэг юм л юм болжээ хөрх явдаа. Тэгээ хөрх ямар ч байсан нууцаас гаргасан нь яамаа да. Тэгээ энэ хоорондоо зодтолтойг байсан бол одоо зүгээр ингээд энэ нэг угжирсан бохир тэгээ энэ өмхирсэн байдал нь бол цаашаа үргэлжлэл яваад ах байсан байна. Тэгээ ямар ч байсан энэ 7 хоногт нөгөө гэрээнүүдийн нууцаас гаргасан. За тэгээ эхнээс нь хүмүүс одоо ингээд ярьж гисэн. За би дараа 7 хоногт яг энэ нууцтай холбоотой гэрээнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй та бүхэнд ярьж өгье гэж бодож байна. За тэгээд уг нь нөгөө хууль зүйн сайдаа томилуулах гэж явал ингээл энэ чинь юм амьсгалтай юмд толцож байгаа шүү дээ. За тэгсэн чинь нөгөө хуучин хууль зүйн сайд нь юу хийж байгааг бүгдээр харцгаая. Дотоод хэргийн сайдын албаасыг албан ёсоор чөлөөсөн асуудал байгаа мó үгүй гэдэг. Юу штэ. Алууч хөстой их хурд танилцсан дараа алуучна. Аха. Одоо та ерөн
зүгээр энэ хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон асуудлыг яг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгж байхад нь мэдсэн үү? Танд ер нь өмнө нь зандан шатар сайд мэдэгдсэн үү? За би ер нь бол тодорхой түрүү хэлсэндээ яг та бүхэнд адилхан хэвлэлийн мэдээлэлээс утсан байгаа. Тий. Ер нь бол ерөнхий сайдын хувьд бол захирамжинд улсын хурд танилцагчнаар албачих ёстой. Албасны дараа бол ажлын хүрээлэн өгнө одоо мэдээж санал зүйдэлтэй зурдад асуудал байхгүй байгаа. Гэтэ хуулийн дагуу, үндсэн хуулийн дагуу албач ирснийхэн дараа одоо ажлын хүрээлж байгаа. Яа ингэ нөгөө хуульцсан сайд нь мдээгүй хэвлэлээр өөрөө гарсан. Энэ агуу шиг юм дотор яваад байгаас тий. Энийг хаана юм болоо. Хуульцсан сайд нэг агуу дотор явсан юм. Гөө мэдгүй би мдээгүй. За тэгээд одоо болтол хуульцсан сайдаа хийж байгаа. Би бол мэдэхгүй байна. Энд чи одоо улсын хурд танилцуулсны дараа энэ асуудал нь ер нь та нар ингээ анзаарч энэ төрийн үйл ажиллагааг ямар лалхан яваад байгаа юм бэ? Энэ яг бүр ингээд хаан толгоон дээр байгаа хаан хөлн байгаа нэг ингээд бүх юм ингээд солигдсон юм лалрын байдалд орчлоо шүү тий. Тэгээд төрийн маань үйл ажиллагаа. Тэгээд зүгээр надад нэг юм хогийн бодогдод ингээд энэ ямар ч улс төр хийж болно. Гэхдээ энэ нэг хойроо бизнес эрхэлж байгаа хүмүүс рүү ингээд дайраад их. За тэгээд энийг бол худалдаа аж үйлдвэрийн танхим. За дээрэс нь Улаанбаатар бизнесийн зөвлөлийнхэн энийг бол зүгээр өнгөрөөгөөгүй. За энэ талаар бас хэвлэлийн богорол хийж хувийн бизнес эрхлэгчтэй өмөрсөн байна. Тэгвэл Монгол Ардын намын дотоод улс төрийн зодон улсын хурал засгийн газар гээд институт хоорондын зөрчил болоод зогсохгүй. За энэ зөрчил маргаана бизнесийнхнийг чирж холбож байгаад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим шүүмжлэлтэд хандаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн улс төрчдийн энэ маргаан үндсэн хууль зөрчиж байгаа асуудал байгаа бол үндсэн хуулийн цэцэд дүгнэлт гаргах шаардлагатай байна гэх байр суурийг илэрхийлж байна. Зарим Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын энэхүү байр суурийг уул уурхайн ассоциацийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлж хамтран мэдээлэл хийсэн байна. Хоорондоо тэр шүүхээ ашиглахгүй энэ хэрүүл уруулаар Монголын нийгмийг хямраагаад байна. Энэ хэрүүлд бүх аж ахуй нэгжийг татан оролцуулах, иргэдийг татан оролцуулах, тэгээд нийгмийн замбраагүй байдлыг бий болгох. Тэгээд энэс хэдэн нөхдүүд улс төрийн ол цайгаад юм уу альсгүй нэг янз бүрийн буруу талын этгээдүүд ол цайсан. Тэгээд цаашлаад бол Монгол улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх үйл явц хэрэгс илэрсэн байгаа учраас манай холбоодууд өнөөдрийн мэдээллийг хийж байгаа шүү. За ийм мэдээлэл гаргасан уул уурхай ассоциацийн бас мэдээлэл хийсэн. За дээрэс нь Улаанбаатар бизнесийн зөвлөл худалдаа аж үйлдвэрийн танхим гээд Монголд байдаг бизнесийнхний эрх шиг хамгаалдаг байгууллагууд бүгдээрээ ямар ч үс нэгдсэн байлээ. Тэгээд энэ 7 хоногт 2 том бизнесийн байгууллага бүр ингээд бүр том мэдээлэл гаргасан. MCS бүр ингээд маш том мэдээлэл гаргасан. Тэгвэл бүр видео хүртэл хийсэн байлээ ингээд. Үгүй энэ олон залуучууд ингээд ажиллаж байна. Та нар болчооч. Наад зодооно биднээс тустай гэж бид нар өдөр болгон 4 тэрбум төгрөгийн татвар төлөх гээд энэ чинь өдөр шөнөгүй ажиллаж байхад дэмжээд өгдгөө маа гэхэд бити тэр болооч гэдэг ингээд. Бодийнхан бас мэдээлэл гаргасан. Үгүй болчооч ингээд наад асуудлаа хууль шүүгэр үнэхээр асуудал бол наадах хууль шүүгэрээ шийдээч гэдэг ингээд мэдээлэл хийсэн. Тэгээд би ч гэсэн бүр эднэртээ 100% санал нэг чинь наад зодооно тэр ардын намынхаа байранд очиод хийхгүй аваачаад улс орн тэр чигээр ингээд тэгээд нэг хитгэн татвар төлдөг нэг хитгэн том компаниудад эднэрийнхээ бүгдийг ингээд хөлдөөж ирээд ийм новшин юм хийх. Тэгээд хануулттай түрүү ярьж ирсэн. Улс төрт нэг ийм лалрын техник үүдгийг divide and rule гэдэг хуваагаад захир гэдэг ямар нэгэн дайсан олно. Тэр нь одоо хинч үйж болно те. Хужаанаар эсвэл MCS бод юу гэдгийг те нэг юм дайсан олоод тэгээд би энэ аимшигтай мангасан эсрэг тэмцэж гин гэдэг тэгээд нийгмийг хоёр хуваагаад хооронд зодтолдуулна. За тэгээд тэнчэнээс хэн хождгоо гэхэлэр зөвхөн улс төрчлөө хожно. Хоорондоо хуваагдаад зодтолж байгаа тэр ард түмэн хамгийн түрүүнд хожигддог энэ улс төрийн техникийг хуваагаад захир гэдэг техник. Энийг бүр бүгд хэрэгэлдэг. Та нарын мэддэг одоо өөрсдөө улс төрч гэж ярьдаг хүмүүс бүгд хэрэгэлдэг шүү. Тэгэхээр бүгдээр смарт байцгаа бодцгоо монголчуудаа бүгд шуурж гүөх биш те. Бүгд энэ хин рүү дайруулад тэгээд хэнийг хуваагаад тэгээд яаж ашиг хүртэх гэдэг нэг байнга бодож байгаараа тэгээд бизнесээс савраад таач бизнесээс наад нэг лалрын хэрүүлээ хол ойлгооч улс төрчтэй. Баярлалаа. За тэгцэг үйлгээд бүр амар гоё кино гарсан гинэ манайха. Манай алдар найруулсан юм байна. Тэгэд анхных нь кино юм байна.
Тэгэд магадгүй Монголын анхны sci-fi киноч гэж магадгүй. Хэрвээ та болзоонд явах гэж байгаа бол та ямар кино үзэхээ мэдэхгүй байгаа бол яг одоо бүх кино театрууд дээр гарч байгаа Dolby атмосфер дууралттай тэгцэг үйл кино үзээрэй. Тэгээд киноны үйл явдал нь үнэхээр гоё юм байлээ. Би тэгтээ ярмааргүй байна. Та бүхэн очиод үзээрэй. Нэг юм ингээд одоо юу гэдэг юм те нэг юм учир битүүлэг үйл явдал болон заяа. Тэгээ би тэр нөгөө үйл явдлуудыг уншсан чинь бүр амар гоё юм байлээ. Гэхдээ би энийг та бүхэнд ярмааргүй байна. Та хайрттайгаа найз нөхдөдтэйгөө ойрын хугацаанд кино үзмээр байгаа бол яг одоо гараад тэгцэг үйл кино үзээрэй. Тэгээд алдартай баяр хүргэе. Өнөөдрийн шүүх хурал бол сансар болгоомжгүй алтай биш. Яллагдагт ял хөг байна. Нөхрийн амнаас их товлж. Амаас. Тэг. Уйлд. Харуу сарын мөрнөөс бүх кинотеатруудаа. За энэ долоогт маш том хэрүүлийн сэдв тарьсан нэг нь гишүүн байсан. Энэ бол маш царил нэмэгтэй байгаа. Уг нь шүү дээ энэ бүтэн бичлэгийн үзэхлээр шал өөр юм байгаа зөө. Уг нь шүү дээ энэ хүн ингээд нөгөө байнгын хороогоор төсөв хилцэж явах үеэр үгүй энэ нэг лалрын энэ ипотекийн зээл гэдэг юм чи инфляцид нөлөөлөд байна. Яг үнэндээ ингээд бодлого нь өөрөө буруу яваад байгаа учраас эн чи өөрөө эдийн засгтээ сөрөг үр дүн авчираад ийштэй гэдэг зүйлийг анх ярьсан юм байнамаа. Тэгэд энэ төсөв дээр бидний нэг харах ёстой юм гадаад зээлтэй холбоотойгоор энэ орон сууцны төслүүдийг заавал ярих хэрэгтэй одоо. Энэ Монгол банкныхан бас байгаах. Тэгэд ер нь энэ бодлого тодорхойлогч нар маань нэг энэ бодлогоог эргэж харах хэрэгтэй үе байна л да. 2016-аас 2024 оны хооронд нэг 6.1 их 80 төгрөгийг ерөнхийдөө бол ипотекийн зээлээр гарсан, зарцуулагдсан байгаа. Тэгээд 16-наас хойш цэврээр бол 3.5 их 80 төгрөгийн өсөлт үзүүлэлт бол гарсан. Энэний 10% нь бол арилжааны банкудаас санхүүжүүлсэн гэж үзэх юм бол Монгол банк ердөөсөө үлдсэн мөнгийг хевлээд зах зээл рүү нийлүүлсэн байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө хэрэглээний үнийн индексийг бол 2 дахин нэмэгдүүлсэн. Нөгөө иргэдийн яриад байгаа юмны үн өндөр болчиход байна, инфляц өндөр болчиход байна гэдэг асуудлыг дэгдээхэд хамгийн гол нөлөөтэй оролцсон хөтөлбөр маань бол өөрөө энэ ипотекийн зээл гэдэг хөтөлбөр байгаа юм. Тэгэд иргэдэд сонсогдохдоо энэ өөрөө асар гой сонсогддог. Бид бүхэн иргэн болгон одоо орон сууцнд амьдрах хэрэгтэй гэдэг агуулга нь гоё харагддаг. Тэгээ бодит байдал дээр энэ хинт хүрээд байна гэдээ харахаар одоо чинь 25 онд бол 80% нь Улаанбаатар хотод олгогдсон байна. Бид нар нөгөө Улаанбаатар хотын төвлөрөл хит их байгаад байна. Яаж орон нутгуудлага хөгжлийг төлөвлөх үү гэж ярьдаг хэрнээ төрийн бодлого чинь өөрөө эсрэг зөвлөгөө явуулсан. За ингээд энэ ипотекийн зээл өөрөө инфляцид нөлөөлж байна. Улс төр одоо тий сонгогдохын тулд ингээд 9 шүдийн юм амлаад ингээд явдгийг энэ яаманд байгаа хүмүүсгүй та нар буруу юм хийгээд иштэйгээ болиулж болдгүй юм уу? Одоо жишээлбэл сая тэр сонгуулийн өмнө болсон тэр нөгөө шинэ хоршоо гээл бас хідэн тэр бум хідэн их найдаар нь ингээд гаргаал тараацсан. Тэгэл одоо яах нь ойлгомжгүй тий. Энэ нөгөө эдийн засгийн ингээд бодлого байхгүй зүгээр дундаас нь ингээд ийм хийхийг болиулж болдгүй юм уу гэдэг ийм зүйлийг ярьсан. За тэгэд энэ зураа бас популист маш том одоо нэгэн хөтөлбөр байдаг. За анх бол сонгуул ухтаж гарч ирсэн. За энэ бол мэдээж хүүхдийн мөнгө. За хүүхдийн мөнгөтэй холбоотой энэ асуудал энэ 7 хоног битүү хэрүүл болгосон юм байнамаа. Гэд хилчих зөрөгтэй хүн байдгүй. Хүүхдийн мөнгө нэг их 80 төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө иргэдэд сайхан харагдаж байгаа ч гэсэн бодит байдал дээр яадгүй гэхээр 100 мянган төгрөгийг бид нар өгч байгаа ч гэсэн дараа жил тэр 100 мянган төгрөгөөр юм авах гээд ороход дэлгүүрийн тэр нэг торооч дүүргэж чадахгүй л хиймэл мөнгө болгож бид нар тарааж байгаа шүү дээ. Тэгэд энэ бодиттой үнэн зүйл. Тэгэд энийг гараад хилж бид нар хүмүүс таалагдахгүй ч гэсэн зөв замлуугаа явахгүй бол манай улс чинь одоо Венецуэл боллоо шүү дээ. За ингээд энийг хэлсэн за тэгэл ерөөсөө бурхан минь тэр сошиал медиа чи ерөөсөө давлгаалал нөгөө шөндөө нуур долгиолоод ууртай байлаа гэдэг шиг ерөөсөө муулгаа шиг яг одоо туулын гүрнээс үйлчилж чал гэл баахан хүүхнүүд нулимсэн зэлгнэл гараад ирсэн. Наа 100 мянгаар ч маш олон амьдрт ингээд. За тэгээ одоо энэ хэрүүлд одоо би татагдан орсон амарчин маань татагдан орсон хаа байсан Япон солонгосоор явчихсан хүмүүс чинь хэрүүлрээс туугаал орсон. За ер нь бол нэгдүгээрт энэ хүүхдийн мөнгө чи халамж муу юм уу биш юм уу? Мөн татвар төлөгчдийн мөнгнөөс хүмүүст тэ шууд бэлэн мөнгө хэлбэрээр өгж байгаа бол энэ шууд
Энэ бол шууд хэлбэрийн халамж. Дээрээс нь энэ хавтгаар улсын халамж. Баян, ядуу, эрэгтэй, эмэгтэй бүгдэнд нь өгч байгаа. Энэ чинь уг нь priority гэж юм байх хэрэгтэй үстэй. Ингээд зорилттой бүлгийнхаа хүмүүст энийг өгч явах хэрэгтэй болохоос биш. Ингээд бүгдэнд нь ингээд тараагаад өгчдөг юм яаж байгаа юм чинь. Чи байж болохгүй байхгүй. Хамгийн аимшигтай нь шүү дээ. Хамгийн аимшигтай нь энэ хавтгаар улсын халамж хүмүүсийг юу болгож хуургадаг вэ гэхэлэр ерөөсөө тижээвэр амьтдчиг болгодог. Ажил хийх тэр хүсэл эрмэлзлийг ерөөсөө байхгүй болгочихно. Маш олон хүмүүс хүнсний толоо хүүхдийн мөнгө хоёроо ажил хийхгүйгээр амьдарч болоод шүү дээ. Энэ байж болохгүй. Тэгээ би нэвтрүүлэг болгон дэр хэлдэг те. Татвар буулгах, халамж өгөх хоёр өөр эффекттэй байдаг. Татвар буулгахлаар хүн яадаг гэхээр илүү их баялаг бүтээ, илүү их ажиллая гэж боддог. Халамж өгөхлөөр хүмүүс яадаг вэ гэхэлэр илүү ажилгүй байх сонирхолтой болдгийм байгаамаа. Ажилгүй байдлыг, тэр ядуу байдлыг, баялаг бүтээхгүй байдлыг тэр чинь дэмждэг юмаа гэдгийг л хилээд хүмүүс маань одоо мэдгүй ойлгоод ч байгаа юм уу, ойлгохгүй ч байгаа юм уу нэг юм сонирн байдалтай байсан. За тэгээд дээрэс нь бас их сонирн юмнууд явсан энэ төсвийн юм дээр. Бас нэг шившигтэй нэг за байж байгаа юм дээ. Шившигтэй. Бас нэг юм олон улсад онгой улсын нэг зүйлийг бас Лука гişүн маань ярьсан байна. Дахиад нэг жоохон олон улсад онгой болоод байгаа нэг юм ярий да. Тэгээд хараараа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний олон улсын уралдаан зарлалц тий. Тэгээд нэгдүгээр байрыг нь шалгаруулж чадахгүйгээр 5 компанид одоо та бүхэн хамгийн шилдэг нь байлаа гэж хэлсэн. Тэгээ шагнал гардуулна гэдгсэн нөгөө шагналаа гардуулахгүй одоо миний авсан мэдээлэлээр бол одоо бүтэн жил голорч байгаа. Гадны Kuma Kengo Enter гээд олон улсад алдартай архитектур тэрэн дээр оролцсон. Тэрнийх нь одоо шагналын мөнгийг нь өгсөн болов уу, өгөөгүй болов уу? Араас нь одоо хүннүүгийн олон улсын уралдаан зарлаж байна. Өмнөхөө шагналаа өгөөгүй байж ш 2 дахь уралдаан дээр нь гадны аж ахуйн нэгжүүд орж ирэх болов уу да гэсэн. За гişүний саяны хэлсэн зүйлийг бид нэр хар хорон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөр энэ нэгждэр анхаарч ажиллая. Янаас л бүх сулаачлаа амир юм. Эхлээд олон улсын уралдаан зарлаад бүгд төрүүлсэн гэж хэлээд тэгээ шагналаа өгөхгүй нэг жил голроод. Ёо тэрний Японы амир том компани орсон зөө ямар амир ичмэр юм бэ ёо. Хөргийн амт энэ нөгөө Лука ч нөгөө Японд төгссөн бол нөгөөд нь Лукаар бол бичдэг. Сайн байна уу гişүнэ энэ шагнал манглаа өгөх юм болоо гэж. Асуу яа нэг жил чингээ авцаач. Тэгснээр бүр хамгийн амир ихнийхээ шагналыг өгөмөрлөө дараагийн шагналаа зарлаад тав тэнцэнэ зөгөн байгуулад яа ямар амир ичмэр юм бэ. Йоо манайхан бити ийм лалрын хөлх байл та. Зүгээр хэрвээ эхнийхэн шагналыг өгч ятаагүй дараагийн тэнцэний бити явуул та манайгаа. Бити л та гооч штэ. Тэгээ одоо манус чи ингээ гадаад дотоод явж байгаа нөгөө нэг хулх бистакод явж гин гээд та нарыг манус чинь балраад байна шүү дээ энэ чинь тий. Онгойтой юм байна. За дээрэс нь энэ жилийн төсөвдөр хэрэггүй бас маш олон зардлууд явж гин гинэ. За тэгээ шижир гişүн бас ярьсан. Түр одоо сүмний фермер яах гэж байгаа юм? Сайдны суу ухаж байгаа юм. Хувийнхын эрсэнд суу авах гэж байгаа юм. Энийг бас ойлгохгүй. Хоёрдугаар цахим дэлгүүрт байршуулах барааны тоог нэмэгдүүлнэ. 2026 800 бараа цахим дэлгүүр байршуулна гинэ. Гэхдээ энийг чинь та нар хийхгүй шүү дээ. Энэ чинь тэр цахим худалдааны сайтууд өөрсдөө хийдэг байхгүй. Тэгээ яах юм? Та нар омбс мандаас зарна тэгээд цахим одоо худалдааны дэлгүүрт ороо сууж явах юм уу? Энэ цаасан дээр чинь ингэ хэвчээ. 650 нэр төрлийн бараа 800 болгоно гэдэг. Гэхдээ ийм онгойтой юм ийхэ болооч сайд нараа засгийн газраа. Юу? Цахим дэлгүүрийн барааны тоог олшруулна гэшээс. Өмнө нь тэр нэг бяслагны үйлдвэр чинь байгуулагдаад фейлдэд явж байгаа шүү дээ. Манай даваа сүрэн дарагч. Би очиж идсэн л гэж яагаад байгаа. Би бол идэггүй. Хит хитэн бүр баг сум болгон дээр ч үлээ байгуулсан. Одоо дахиад юу сүүний фермер энэ төр ямар угсаа хацаа хийх гэж байгаа юм бэ? Юу болоо. Яах гэж байгаа та нар? Юу хийх гэж байгаа? Тэгээд би бүр амар сони юм сонссон зөө. Төрийн аптек байт юм. Орон нутгийн өмчтэй. Төрийн аптек гон төрийн 8 нэрийн дэлгүүр байт юм. Би бүр гайхаад бүр бас арайч 8 нэрийн дэлгүүр байдгүй гэсэн чинь нэрэ байдаг юм. Яасан гэсэн чинь
нөгөө нэг цөөн хүнтэй суман дээр чинь нөгөө дэлгүүр мэлгүүр ажилтгүй юм байна. Тэгсэн чинь тэрэн дээр аваачаад тэгвэл та нар ажиллуулж чадахгүй бид нар ажиллуулна гэдэг хувийн бизнес одоо орохгүй байгаа алдагдaltaй юм дээр ингээд татвар төлөгчдийн мөнгөөр орд юм билээ. Тэгээ би бүр гайхаад ингээд нөгөө төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүдийн жигсаалтыг харсан чинь 8 нэрийн дэлгүүр автик матик гэж байгаа бүр гайхаад юу болоод байгаа юм гэж. Үгүй нэрээ байдаг шүү дээ. Гэтэ зөв штэ гэдэг ингээд юу ч болог юм шиг яриад байгаа. Амар тэнэг. Тэгээд одоо нэг иймэрхүү байна. За тэгээд уг нь сүүний үлдэр бариад хүүхд мөхттэй айгүй хайртай халамж тараагаад байгаа. За гэтэл их хүүхдийн эрүүл мэндийн төв ямархуу байдалтай байгаа талаар захирал нь бас ярьсан байна. Имра эвдэрсэн байсан шүү дээ. 100 сартаа хүүхдээс очиход тэр засагдсан юм уу? Имра эвдрийг 485 сая төгрөгөөр эвдэрлийн нь бол одоо засах гээд бид нар юу хийж тендер зарласан байна. Тэгэхээр хизээ ашиглалтанд орно гэсэн үг үү? Хизээ эвдэрсэн юм. За 4 сард эвдэрсэн байна. Энэ хугацаанд ямар эрсдлүүд гарсан бэ? За энд манайх бол CT аппарат ажиллаж байгаа учраас CT аппаратаар бол тун шаардлагатай бол өөр эмнэлгүүттэй бол бид нар хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Тэдэн лугаа явуулсан тохиолдол байна. Даатгалын санхүүжилттэй холбоотой танай эмнэлгийн эмчилгээ жишээ хүндрэл гаргасан. Даатгалтай холбоотойгоор яг одоогоор ийм хүндрэлтэй тохиолдол бол гараагүй байна. Яа ингэж Имра аппарат байхгүй 4 сараас хойш эвдэрсэн. 4 сар 5 сар, 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар, 6 сар ингээд доол тендерийн зарлаад байна. Тэгтээ хажуудтай сүүний бэрэн байгуулна. Манайхан. 8 нэрийн дэлгүүртэй, аптектэй. Тэгтээ тэр хүүхдийн одоо манай Монгол улсад байгаа цорын ганц хамгийн том эмнэлэг шүү дээ. Имра аппарат байхгүй. За тэгээд шаардлагатай хүүхдүүдийг хувийн эмнэлэг рүү явуулдаг. Интернет руу, бусад имра аппараттай газрууд руу явуулдаг. Та нар эхлээд эвдрэг байгаа гэж хэлэх гэжсэн аа. Заавал арай хотлоо шаанууд. Засах гэж байгаа засах шаан тендерээр зарлцсан гэдэг. Тэгээ та нар бодорой. Нэг л их сайхан хүүхдийн мөнгө авсан хүмүүс. Тэгэд ер нь яагаад тий ингээд одоо 11 сараас ахвал эмнэлгүүд дүүрээд эхлэх баг. Хүүхэд төрүүлээд эмнэлэг байхгүй. Аппарат байхгүй. Цэцэрлэг байхгүй. Сургууль дээрээ 50-60-уулаа сууж байгаа. Тэгсэн мөртлөө хүүхдээ өсгөх бодлого гэд 100,000 төгрөг өгöd. Энэ where is logic? Логик нь хаана байгаа юм бэ? Би хаашаа ингэж маш олон хүүхэд төрүүлчихэд тэднийгээ бүгдийн сайхан зовоо хийгээд байгаа юм уу? Яг ямар бодлого юм бэ энэ хүүхдийн мөнгөний бодлого ч юм. Тэгээд тэр нь ядчихад баялаг бүтээгээгүй байхад зах зээл рүү мөнгө хийгээд тахлаар яадаг вэ гэхээр нэгж бүтээгдэхүүндх мөнгөн тэмдэгтийн тоо олшихлаар юу болдог гэхээр бараа бүтээгдэхүүний үнэ л нэмэгдэнэ. Өөр юу ч болохгүй. Хуучин 1500-ын талах 2500 л болно. Тэгээ нөгөө нэг 100,000 төгрөгийн чинь үн зин улмал унна. Тэгэд энэ одоо тэгээд та бүхнийхээр хүсэж байгаа үр дүн юм. Эсвэргээрээ уг нь эцэг эхийнх нь ажилдаад өдөр шөнөгүй ажилдаад өгж байгаа тэр татврын мөнгөнд багасгачвал уг нь тэр хүмүүсийн амьдралд хэрэгтэй биш үү? Тэр хүмүүс улам илүү их ажил хийх хүсэл эрмэлзэлтэй болох юм шүү. Тэгээ бүгдээрээ бодоорой. Тэгээ би бол зүгээр тэгж бодод би саяхан битсэн. Энэ халамж гэдэг бол яг л халуун төмс идэж байгаа гахаатай яг ижлэх. Нэг гахаа алахын тулд ингээд амар халуун төмс өгөнгүүд ингээд идээд тэгээд өгдөг штеп. Яг тэрнтэй адилхан халамж гэдэг бол бид нэг хотоодоор нь биднийг барьцаалаад тэгээд улс орноороо сүүрэл рүү явж байгаа тийм л бодлого шүү. Олон хүмүүс халамж биш гэж хэлж магадгүй. Үгүй sorry no. Энэ бол хамгийн новшийн халамж. Энэ хамгийн муухай хатгааруулсан хамгийн новшийн халамж. Тэгээд бодцоо. За манай Японд ирсэн чинь ингээд бүгдээр ингээд бүхэлцээд идэм л шүү дээ. Ингээд баярлалаа л гэл ингээд ерөөс бүхэлцэл. Тэгэл энд үүдэг монголчууд ч гэсэн бүхэлцдэг болчдөг үгүй юу? Та. Гэтэ яг монголчуудаар нийлэхлээр нэг жоох юм болчиход нөгөө. Яг монголчуудаар байхлаар яг жоохон гэдэг яг усын нуугаад ясын даглаар юм байна. За энд яг энтэй ч бол холбоогүй л дээ. Гэхдээ хүүхдүүдтэй холбоотой айгүй хөөрхөн мэдээ авсан. Хүүхдүүд зам тавьж өгсөн жолооч нарт толгой дохих, гараа өргөх байдлаар талархал илэрхийлдэг. Хариуд нь жолооч нар мөн талархлаа илэрхийлдэг байна. Тэгвэл талархал илэрхийлэх энэ хэлж байгаа болон хүлээн авч байгаа хүнээ аз жаргалтай болгоо зогсохгүй. Сэтгэл санааг дээшлүүлж дахин сайн үйл хийх сэтлийг нь төрүүлдэг. Чирэн зам хүндлэн гарахтаа яаж гардаг вэ? Гараа өргөж.
Жолооч нарт баярлаа гэдгээ яаж илэрхийлдэг вэ? Ингээд толгой давхиж. Яалахаар ингээ гараа өргөдөг. Тэгээд ингээ гараа өргөө яслахаар жолооч нар ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэгээ ингээд толгоо ингээ мэдлэх юм уу эсвэл тэгээ гараа өргөдөг. Зам тавьж өгөхтөн чи ер нь талархлаа ямар байдлаар илэрхийлдэг вэ? Ингээ баг зэрэг ингээ бүхийгөө амар баярлаг. Зам тавьдаг жолооч нартаа үнэхээр их баярлаа. Тэгээд зам тавьдаг хүмүүс нь болохоор үнэхээр яаж уддаг илгүүдэл гэж боддоо шүү дээ. За хүүхдүүд ийм хөөрхөн байгаа шүү дээ. Тэгээд хүүхдүүд зам тавьж өгдөг жолооч нартай дахиад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баян зам тавьж өгж байгаараа манайхаа хүүхдүүдтэй. Амар хүүхдүүд амар хөөрхөн соёлтой болсон байгаа. Амар хөөрхөн. Монгол улс хөгжнөө ийм хөөрхөн хүүхдүүдтэй юм чи. За яг ингээд гоё байсан чи хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ 7 хоногт нэг хүнийг ойлуулаа хийсэн. Тэмний сүлд хийсэн бичлэгнүүд бүгдээрээ яг та нарын шүүмжинд тааруулж, та нарт тааруулж хийсэн контентууд байгаа. Тэрийг хүмүүс бол үнэхээр таагүй. Би өөртөөх нь хүсэж байгаа шиг байсан. Огт чихэр сурчлаагүй. Хүүхд чинь танин мэдхгүй мэдлэг олгосон бичлэг би хийсэн. Тэ ер нь яг та нар хүсэж байгаа шиг би бичлэг хийсэн юм аа. Тэгтэл дахиад пост тавигдсан байхгүй юу? Та хоёроос сүгдэн гэж ин бүр тэгснээ сахарын хаалгаа зогсоочих анхааруулахын тэмдэг. Сахар, бэлэн хоол, кола, амтлагчтай хоол гээд хор бүхнийг хэдэн мянгаар нь хүүхдэд сурчлахаа бойл. За ингээд чамиг ойлуулаа эсөө. Бити чихэр сурчлаа дээ гээд. Би харамсалтай үздэггүй л дээ яг ямар чихэр сурчлагыг бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр надад тэгж бодогдод нөгөө энэ өөрийнхөө хариуцлагыг ингээд бусдад өгүүлээд идэг юм шиг. Жишээлбэл хүмүүс бас намайг тэгэд идэг байхгүй юу? Үгүй чи ингээд яагаад үгүй энэ миний контент бол хүүхдэд зориулаагүй контент. Чи хүүхдтэй өөрөө утсаа бариулаад өөрийнхөө утсаар хүүхдтэй юм үзүүлчихэд яагаад над руу дараад байгаа юм бэ гэд би хэлэхлээр би чамиг бодох юм бол хэрүүлчих юм л да. Азар би шууд тэгдэг байхгүй юу? Энэ чи хүүхдтэй ийм том үний контент үзүүлчихэд яагаад над руу дараад байгаа ингээд асуухлаар ингэждэг байхгүй юу? Тэг ядаж тэг боловсрлоо дээшлүүлээ манайхаа. Яг энэ YouTube чинь тусдаа ингээд хүүхдэд зориулсан гэдэг юм юу гэдэг лээ ханаа. YouTube Kids гэдэг юм байгаа зэ. Тэрийг ядаж ашиглаа сурчих. Тэгэх юм болов шал өөр. Тэгээд дээрээс нь YouTube Kids үзсэн ч гэсэн тэрэн дээр чихэр рекламдж байгаа. Дэлхий даяараа чихэр рекламдж байгаа. Тэгээд Chupa Chups юу юм уу бүгдийг рекламдж байгаа. Тэрийг авч өгөхгүй тэр хүүхдээ хүмүүжүүлсэн хэсэг чиний өөрөө чи асуудал нөхөр. Өөр хүний асуудал ерөөсөө биш. Манай Монголд нэг ийм тэнэг зам байна. Асуудал орсон бол буруу бусдын буруу. Арх уулаа архины буруу. Бие үлгэж авлаа бие үлгчийн буруу. Үгүй талаа нөхрийн буруу. Чи яах вэ? Тэр нөхрөө бие үлгэж агуулна гэж явал. Ер нь явж чиний буруу нөхөр. Өөрөө нөхрөө төмсөг дүүрээ явуулчаад дараа нь энэ яхаа авчлаа гэж болоод. Үгүй нэр буруу бусдын буруу биш ээ. Энэ чиний буруу, энэ бидний буруу. Энэ төр засаг сонгосон бидний буруу нөхдөө. Чиний тэр бусдын буруу ерөөсөө биш. Чи мөнгө аваад саналаа өгсөн. Чиний буруу. Тэгэхээр чамигийн буруу биш зөө. Бурууг бусдаас өөрөөсөө харъя манайхаа. Яа, Япон рамен үнэхээр гоё шүү. За манайхаа ийм Японд ингээд драфт пив гэхдээ маш цөөхөн драфт пивнүүд яг ингэж бүтнээр онгодог. За яг энэ технологиг нийслэлийн драфт пивэн дээр хэрэгжүүлээд эхэлсэн байна. Хэрвээ та бүхэн маш гоё цоо шин амттай, маш гоё сэмгэлсэн үнэртэй, гайхалтай нийслэл пивийн драфтын ууй гэх юм бол яг ийм таглаанд бүтнээр онгодог ийм лаз одоо савлгаатай нийслэл пив гарсан байна шүү. Тэгээд та хамгийн гоё фрешэр нь хамгийн гоё амттай, хамгийн гоё үнэртэйгээр нь нийслэл пив уухыг хүсэх юм бол та яг энэ тагнд бүтнээр онгодог нийслэл пивийг авч угаарай. Тэгээд зам бүхэн нийслэлд хүрнэ. Харин нийслэл пив таны мэдрэмжинд хүрнэ шүү. Үнэхээр гоё савлгаатай болсон байна. Нийслэл. Яа.
За одоо сүүний үйлдвэрч байгуулад эми сантайч болол ингээл шагнал магналаа мөрөөд явж явах энэ зур багш нар маань 2 дахь 7 хоногтоо жагсаалаа хэлсэн. За тэгээ ямар асуудал вэ гэхээр би хизээч багш хийгээд би хизээч байртай болж чадахгүй. Ипотект хамрагдаж чадахгүй. 30%-ийнхаа урьдчилгааг цуглуулсан ч гэсэндээ банк нь өөрсдөө энэ 30% яаж цуглуулсан бэ гэж асууна. Би цалингийн зээл авч цуглуулсан эсвэл яаж цуглуулснаа би заавал тооцох хэрэгтэй болно. Тэгээ миний цалин бол тэгэхээр ипотект ороход хүртэл 10 жилийн турш би хичээж одоо ч гэсэн би яг ингээ өөр ингэсэн байргүй ипотект орж чадаагүй явж байна. Тэгээ миний бодлоор бол зүгээр надад бол 2-3 шийдлүүд байсан. Тэр нь гадагшаа явж ажиллая эсвэл өөр мэрэгчлэлтэй болъё гэсэн. Тэгээ ганцхан зүйлийг үлдчихсэн. Юу гэхээр дааж байгаа анги, тэр хүүхдүүдийн нүд, тэр хүүхдүүдийн эцэг эхийг надад хүлээлгэсэн итгэл. Тэгээ хамгийн гол нь хичээлээ заагаад нэг хүүхдүүдийн нүднээс нэг гоё ойлгосон зүйлийг харах. Тэр л зүйлээр би ингээ одоо 10 жилийн турш багшлаад байсан. Тэгээ одоо бараг бид нар дээд боловсролтой байж ич цэвэрлэгчээс бага цалин авж байгаа одоо ер нь бол жоохон гутарж байна. Тэгээ сураад тэгээ мэдлэг боловсролтой байгаад бид нар мэдлэг боловсролоо ажлынхаа бүтээмжийг үнэлүүлж чадахгүй байгаа жоохон улсдаа ер нь гомдж байна. Тэгээд яагаад багш нарыгаа заавал ингэж суулт зарлалт нь те ажлаа хаях байдалд хүрэхтэл нь ингэж зовоож байгаа юм болоо л гэж бодож байна. За ингээ багш нар маань цалин бага байна гэдэг энэ шаардлага тавьсан. Ерөөсөө маш энгийн шаардлагатай бидний цалин 3 сая 500 болгооч гэсэн. Ерөнхийдөө одоогийн байдлаар багш нарын авж байгаа цалин дунджаар нэг сая 500 орчим байгаа юм шиг байна. Маш олон хүмүүсээс сонсоход. За залуу багш нар бол ерөөсөө гар дээр авж байгаа цалин 800 мянгаыг авдаг, 900 мянгаыг авдаг багш нарч байна. 900 мянган төгрөгөөр нэг удаа баг хүнс цуглуулахгүй шүү худалч хүнд. За 2 удаа цуглуулвал бүр их юм шүү. За тэгээд хідэн хүнтэй айлаасаа бас хамаарна. За дээрэс нь багш нарын жигшаал цуглаан дээр хүч нэмээд эмч эмнэлгийн ажилчдын энэ 7 хоногт нэмэгдэж орж ирлээ. Мисцлэм эмч хийдэг. 10 жил ажиллагаад цалин гар дээрээ хэдэрч байхгүй. За бидний үндсэн цалин төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллага гэдэг шатлаар цалинждаг. За нууцгүй үннийг хэлэхэд бол би сая 637 мянган төгрөгийн цалинтай. За эндээс бүх татвар шимтгэлээ төлөөд нэг сая 200-аас сая 500-ийн хооронд л. Өнөөдрийн байдлаар чин бүрэн сайд бол 2.5 саяыг авж байгаа гэж цалин дундаж цалин гэж хэлж байгаа. За тэр нь бол мэдээж хэрэг яг үндсэн цалингаас өөр. Тэгэхээр мэдээж хэрэг бага насны хүүхэдтэй тийм үү? Эсвэл шөнийн ээлжинд хонох боломжгүй зөндөө ажилчид байдаг эрүүл мэндийн шилтгаанаар ч юм. Тийм ажилчид маань бол гар дээр сая төгрөг дөнгөж гаргаад авдаг. За мэдээж хэрэг сувилагч асрагч нар маань бол бүр тэрнээс бага. Тийм ээ? Тэгэхэд ингээд хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ийм салбарын хүмүүсийг ингэж үнэлж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Яг энэний цаана юу болж байгааг бол иргэд маань мэдээсэй гэж хүсэж байна. Ямар хүнд нөхцөлд эрүүл мэндийн ажилчид маань ажиллаж байгааг ойлгоосэй. За ингээд та нар боддоо хирург хүн штэ. Мис засалж. За жишээл одоо Японд бол мис засал хийдэг хүн бол саятан тэр бомтон Lamborghini унж байгаа, G-класс унж байгаа, Солонгост ялгаа авахгүй хамгийн баян хүмүүс нь эмчнэр. За тэр зам мис заслын эмчнэр бол бүр үнэхээр тасарсан. Байнгын гольфийн талбай дээр өмжиж чинь тэр хүмүүс хамгийн гоё байшинд амьдарч чинь аль хэдийн асуудал шийдвэсэн байна. Гэтэл Монголд хирург буюу мис заслын эмч юу болж ийн гэхээр амжиргааны доод түвшинд амьдардаг хүмүүс. Хүүхдүүд нь бүгдээрээ улсын сургууль сурж чинь те хамгийн муу байранд амьдарч чинь, хамгийн муу хоол идэж чинь. За тэгэд энэ хэцүү байдлаа яаж дарж байгаа гэхээр хөрхий хаяада нэг хаяач явахтай 7 хоногт нэг удаа харих уучлалт харж байгаа. Гэхдээ нэр энд гэхдээ инээдтэй ч гэсэн энэ байж болохгүй байхгүй. За гэтэл бас нэг хүмүүсийн цалин асах ажил гарч хасыг гэдэг юм санал гаргаж ирсэн. Энэ бол хэсгийн ахлагч нар чинь сая өнгөрсөн жилээс ахуулаад цалинтай болцсон байна. За тэгээд хэсгийн ахлагч нар юу ярьсныг сонс. Энэ Монгол улсын бүх одоо суур судалгаа бүгдийг хэсгийн ахлагч л гаргадаг штэ. Хэсгийн ахлагчийн гараас бүх ажил гарч иж төрийн ажил өнөөдөр явагдаж байгаа. Ер нь бол энийг одоо хүн бүхэн мэддэг байх ёстой баймаар явуулна. Тэр Батбаяр гишүүний ярьж байгаагаар бол одоо үнэхээр эндүрл юм аа. Та бас одоо өнөөдөр яг одоо ийм хүн бас төрийг толгоолоод өнөөдөр төр төлөөлөөд төр төмнийг төлөөдөд их хурд байна гэдэг бол гутам шиг юм а гэж хэлэх гээд байна би. Та өнөөдөр те яг хорооны хэсгийн ахлагчаас ямар ажилд гарч ийн үү? Хороо ямар төсөвтэй? Хороонд нэг ч төгрөгийн төсөв мөнгө байдаггүй. Хороо бүгд дүүрэг нийслээс
бүх ажлаа хараа сууждаг. Дүүрэг нийслэлээс баталж өгсөн төсөв мөнгөөр хороондоо ажил хийдэг. Ийм л байгууллага штэ. За ингээд хорооны эсгийн ахлагчдын цалинг уг нь ханчмаар байсан үгүй гэсэн. Ер нь зүгээр ийм билээ. Маш олон жилийн юугаар харж байгаа шүү. Ер нь бол эсгийн ахлагч нар гэдэг бол нөгөө сонгуулийн нөгөө мөнгө тараалтыг хийдэг хамгийн гол хүмүүс байдаг. Одоо угаасаа бүгд мэдж байгаа дөө. Бүгдээрээ л одоо амьдрал дээр. Тэгээд хин аль намынхын, хинийхт нь өгөхийн, хинийхт нь өгөхгүй юм те. Энэ бүх зүйлүүдийг эсгийн ахлагч нар мэдж. Тийм ч учраас бас нэг авилгал хэлбэрээр өнгөрсөн одоо улсын хурлаар бол эсгийн ахлагч нарт цалин тавьдаг гэсэн. Уг нь энэ бол сайн дурын ажил байсан юм аа өмнө. Гэтэл одоо бүр ингээ албажуулаад энэ нөгөө нэг аимшигтай тогтолцоогоо ингээд одоо юу гэдгийг те албажуулаад бүр цалин өгдөг ийм зүйлс 4 жилийн турш татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг болсон. Өмнө нь 20-30 жил сайн дурын ажилчин хийгээд болоод ирсэн зүйлийг одоо ийм болгосон. Тэгээд мэдхгүй одоо энийг бол болно гэж бодохгүй байна. Тэгээд өнөөдрийн энэ улс төрийн энэ хамаг лалрын юмны хамгийн жижиг эс ширхэг нь яг эсгийн ахлагч гээд тэр нэг намд ажилладаг хүмүүс байдгийн юм шиг үү шүү. Гэхдээ мэдээж бүгд тийм биш баг. Гэхдээ ихэнх нь тийм байгаа шүү. За 7 хоногийн сүүл болсон. За тэгэд одоо ерөнхий сайдыг огцруулна гэдэг гарын үсэг явуулсан байгаа. За гэтэл улсын хурлын даргаыг огцруулах гарын үсэг цугдарсан гэдгийг мэдээлээ. Амар баясгалан огцруулах тухай саналыг гаргасныг та бүхэнд одоо мэдээлэл болгож хүргэж байна. Тэгээ би та бүхэнд энэ албан бичиг уншиж өгч тийм ээ. Монгол улсын хурлын дарга Дасцүгийн амар баясгалан танаа амар баясгалан улсын хурлын даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт арчилсан ёс, шудраг ёс, эрхчлөө, тэгш байдал, үндэсний нэгдлийг хангах хууль дэдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчсныг үндэслэн улсын хурлын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дэдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжилтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураар хөдөлгөлзөн шалгуулах, хуулийн байгууллага хараа тусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг улсын хурлын дарга амар баясгалан танд хүргүүлсэн. Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүй зэрэгцээ ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих хөдөлгөөний байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах улсын хурлын үндсэн зорилт хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна. Ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмдэн төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин чуулгаар биелүүлэх тангараасаа нэцүүл хуулийн хариуцлага хүлээн хэмээн төрийн сүлжээнд тангар хүргэсэн улсын хурлын гишүүн бид улсын хурлын дарга амар баясгалан таныг Монголын ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. За ингээд амар баясгаланг огцроход 67 хүн гарын үсэг зурсан байсан баг шүү. За тэгээд энэнд Монгол Ардсан намын 30 гишүүн бас нэмээд зурцсан байсан. За ингээд та бүхэн анзаараарай. Ардсан нам бол ерөн дотор 2 хуваагдчих шиг байна. 30-12-ороо. За тэгээ 30 нь бол амар баясгалангийн эсрэг, 12 нь бол про амар баясгалан гэдэг ингээд Ардсан нам 2 хуваагдж гин, хүн нам бас хуваагдж шиг байна. Жижиг том гэлтгүй ерөөсөө бүгдээрээ л хуваагдж байгаа шиг. За бүр ногоо намчгэл өөр дотроо бас үз тарж байгаа шиг. За арайч үндэсний эвсэл бол 2 хуваагдахгүй байх шиг. Үндэсний эвсэл бол амар баясгалангийн талд орж байгаа гэдгээ номтой 2 бол энэ 7 хоногт зарлаа. За ингээд ер нь Монголын улс төр тэр жигтэй 2 хуваагдлаа. Амар юм боллоо. За дээрэс нь мэдээж яаж зүгээр авах вэ? Одоо жагсаал цуглаангүйгээр энэ улс төрийн зодоныг бол төсөөлөх аргагүй юм. Талбай дээр жагсаал гарч ирсэн. Заацгаа бистэ. Өнөөдрийн жагсаал хийж байгаа зорилго нь юу вэ? Валютын хасах руу орлоо гэж барьж байгаа юм байна шүү дээ, тий? Аа, тий. Аха, яагаад хасах руу орсон гэж байгаа? Валютын сан гэж юу нэ? Өнөөдөр ямар зорилгоор жагсаал хийж байгаа вэ? Сайн уу залуусаа? Өнөөдрийн жагсаалд ирсэн зорилгоо яриад өгөөч дээ. Аль сургуулийн оюутнууд вэ? Альчаагүй юм хийж авах байлаа ш танаа. Энэ одоо жагсаалд нэгдэж байгаа хүмүүсээс зөв юм авахгүй танаа харлуулаад байгаа. Харлуулсан юм бэ? Одоо та жишээ ямар зорилгоор нэгдэж байгаа? Сайн уу? Би ярьсан үгүй. Ямар зорилгоор жигсэж байгаа?
Хүчиндөө ямар өнөөдрийн жагсаалын бас гол дүр болж байна тий. Гол дүрсээ зах юм байхгүй. За би зүгээр талбай дээр өчтөр сошиалор явах мэдээд ингэж ирж байна. Юу гол дүр мөргөж юу яриад байгаа? Ой. Таныг ч одоо хүмүүс таньдаг болсон шүү. Гэхдээ юу гол дүр яриад байгаа юм бэ чи одоо? Би чамд яриа өгөхгүй за. Гэрэл цогсоо. За тэгээ бүр ингээд нөгөө лоозонгоо буруу харуулаад зогсож байгаа тохиолдол гарсан. За тэгээ та бүхэн харж байгаа үстэй бүгдээр нэг юм ярьцгаахгүй. Валютын сан хасгууд. Валютын сан гэхэлэр IMF бол биш юм шиг байгаа. Валютын нөөц гэдэг үгийг тэгээд үнэн сэтгэлгүй хандж байгаа юм дээ. Валютын нөөц гэдэг үгийг л гэл хэлчихгүй валютын сан гэхэлэр чи IMF л болох юм дээ. Валютын сан хасах руу орлоо гэж. IMF going minus гэж байгаа юм шиг дээ. Айгүй буруу явчихж байгаа хөөх. За тэгээд хөрхи ингээд зорилго нь бол маш тодорхой байсан. Талбай дээр ирж одоо мөнгө л авах гэж байсан юм шиг гоо. Тэгээд хүмүүс маш ууртай байсан. Тэгээд энэ дотор хөрхи манай муу ахал хөрхи шилээ зүгцэн нүрээ гаргаж явах шиг дээ. Хүмүүс нүгнэр нүрээ гаргаж нөгөө ах би намаагүй угаасаа гэрэл зүгэлзээ би зүгээр сонирхоод явчихна гэж. Тэгээд ер нь бол төлбөртэй жигсэгчд бол баг бүгдээрээ л ирсэн байх шиг байсан да. Нөгөө нэг юуны үеэр нөгөө огцрох амархны үеэр нөгөө жигсаал очиж самарч ирсэн хүмүүс бол бүгдээрээ шахуу ирсэн байсан. Тэгсэн чинь тэр дунд буянгийн жагаах явж байгаа. Та юуны улмаас энэ багш нар биш гэж үзэж байгаа юм бол? Тэр харж байгаа үстэй дандаа төрийн албан агчид орцсон зогсож байна. Яамны энэ юуны ихэнх чи яваад бичгүүрнтэй шалгах та багш нар биш байна гэх юм. Цоохон багш нар байна. За надад чинь цагаалгатаа одоо энэ нөхөр үуч нь үйлдвэрчлийн эвлэг гэж байгаа. Харта энэ тийм ядарсан ард түмний төлөө явахар хүн байна. Шугаад харалта. Багш нарын хувьд бол 5 дахь өдрөө жигсэж байгаа. Багш нар нэг 10% байна. Бусдын дандаа цагаалгатаа хүмүүс байж чинь тэгээд надад ч маргаж. Өөр юм багш нар шууд ингээд сууж байгаа. Дээрээс нь буянгийн жагааг загинцаа. Цайтгааны юм гэж та нар багш нар биш байна та нар. Лоочууд та нар бүгдээрээ хараас гүзээ мөгзөөгөө унжуулчаад ядраагүй байна та нар. Загнаалаа шүү. Цаанаас марг эмчнэрийг бас очиж загнах байсан байна. Манай хүн чинь ер нь тэгэл загнал явцдаг. Тэгээд бас л амар баясгалангойд имжээд ямар ч байсан талбай дээр ирсэн байна. Тэгээд ямар ч байсан гадаа уулж гисэл болж байна. Бүгдээрээ хөрхийн нүүр амаа нугал манай жагаа ахмаа л нүүрээ нуусан нөгөө ахгүй хоёр. Юу лээ хойно юугээд бичсэн байдаг лээ тэр чинь. Юу лээ? Биш нөгөө юу Рагнарок гэх тэрийг буруу бичсэн бид. Рагнарок гэдэг үгээ буруу шаацсан яваад байгаа шүү дээ манай аач. Тий, Рагнар ч хэлөө. Тий, Рагнар гэдэг үг. За тэгсэн чинь дотор одоо ерөөсөө юу ямар хоёр тал болцсон. Амар өсгөлөнгө огцрол, зандан шатрын огцрол гэдэг хоёр тал хоорондоо үзээд байгаа шүү дээ. За тэгээд ер нь бол зандан шатрыг огцруулах хурал ер нь болохоор болж байгаа шиг байна. Эхлээд хуулийн хугацаатай учраас ерөнхий сайдыг огцруулах асуудлыг төрийн байгуулалтын байнгаараа хэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгаараа нийт хэдэн гишүүнтэй байна? Одоо тухайлбал намын эвслэр наваад үзвэл нийт хэдэн гишүүнтэй харьцаатай гэдэг юм бол эрдэнэ үргэхгүй бол яах вүлээ? Манай төрийн байгуулалтын байнгаараа хамгийн олон гишүүнтэй 32 гишүүнтэй. За ердөө олохоор эрт зүүсэн 17 гишүү ирэхэд эрт сүрнэ гэсэн үг. Тэгвэл эртсэнд бол нэг санаа зовхгүй байна. За ингээд төрийн байгуулалтын байнгын ороогоор ерөнхий сайдыг огцруулах асуудлыг авч хэлцгээр болсон. За ер нь бол үндсэн хуулийн дээр ерөнхий сайдыг огцруулах хугацаа хоног нь бол маш тодорхой байд юм байлээ. Эхлээд 3 хоног байнгын ороомороо улсын хурлын гишүүдээр хэлэлцээд тэгээд 6 хоногийн дотор энэхүү асуудлыг улсын хурлаар авч хэлцдэг юм байлээ. За тэгээд хуулийн хугацаатай учраас ингээд орсон. Харин юу үндсэн хуулийн дээр байдаг хуулийн хугацаатай юуг болохоор зөвлөгөө улсын хурлын даргаыг болохоор огцруулах хугацааг бол улсын хурлын тухай хуулийн дээр заасан байдаг юм билээ. Гэхдээ хугацааг нь бол бас наривчилж заасан айхтар юм бол байдгүй юм шиг үлээ. Гэхдээ та бүхэн шалгаарай зөө. За ингээд төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болсон гадаа нь өстой аимшигтай зах дээр байгаа юм шиг л юм болсон. Би энэ хоёрын гэрлөө орохгүй байна. Орж ажиллаа хий.
Баясгаа дарга орж ажиллаа хий да оюун эрдэнэ орж ажиллаа хийнээрээ. Энэ хаалттай хурал биш те уг нь. Хаалттай хурал бол биш шүү дээ тий. Оруулахгүй шүү дээ. Энэ чинь энэ шууд амжуулж байгаа та бүхэн өөрөө журмаа мэдчихэж байгаа шүү дээ. Доор хэлээсээ орсон шүү дээ. Ийшээ ороод сэтгэлснэр суудаг шүү дээ. Бүх журмаа мэдчихэж байгаа шүү дээ. Журмаа мэдчихэж байгаа. Орж сууж болдог үстэй. Одоо би тэрийг байнгороо дараад нь хэлээд таньцуулаад тээ. Гэхдээ та ингэж хурал явж байгаа шууд битгий. Бид нар яаш орж ажиллаа. Би одоо байнгороо дараад нь хэлээд хий л та шинэ. Тэг яагаад хэмжлэхийг оруулах байгаа юм бэ? Бүх юм нээдтэй таад зориулсан тусгай өөрөө байдаг шүү дээ. Тэр чинь нэг 6 ширхэг медиа буюу бас доотлын өрөөж хамаарлууд. За би одоо байнгороо дараад нь хэлээд хий за. За ингээд өстө хон өхөр атуу унага ямаа тэрээс фонорол нийлсэн шиг өстө шинээч гаднаас надад оролооч танаа гэрлээ ороход байгаа юм да ямар гэн. Яа шинээч самрах юм аа нэр. За тэгээд нэг 5-6-ын хэвлэл оруулаад бусдын гадна оруулахгүй байсан. За энэс болоод гадаа нь хонь хураг ямаа нийлж байгаа юм шиг болсон. За тэгээд улсын хурал руу оруулах хэсгийн асуудлыг бол мэдээж улсын хурлын дарга шийдэн түүний хүмүүс шийддэг учраас бас нэг энэчээ бас нэг юм асуудлын зөрүү гараад ах шиг байгаа. За тэгээд ингээл аимшигтай болсон. За энэ хурал дээр бол одоо өстө амар юм болсон. Би рүүгээ харж байгаа л өстө баг жинхэнэ нөгөө би бинийгаа үзий ядсан хүмүүс би бинийгаа өөдөөс хараад өстө яг ингээл зодтолтол билэнтэй хутга байсан бол баг гаргаж ирээд Mortal Kombat шууд ингээ китана ингээд шууд хоёр хутгаар яг л тийм л юм болохоор гэсэн зэ. Тэгэхээр юу гэж асуух гэж байна нөхөр та мэддэгдэлтэй амруу элсэн даргыг нүүрсний хулгайтай холбоотой байсан байна гэж ярьсан. Танд одоо яг амруу элсэн дарга нүүрсний хулгайтай холбоотой гих нотлох, үзүүлэх, харуулах баримт байна уу? Нүүрсний сонсголын үеэр төр хорооноос гарсан дүгнэлтээр хууль хэлтийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж дүгнэлт гарсан байна. Хоёрч одоо нотлох баримттай асуудлаар нүүрсийн сонсгол гарсан. Би хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагааны нууцыг мэдээд энчээ ярих ирэхгүй алам тушаалтан таавхан хаалттай холбогдох газруудаас бүх мэдээллийг сонсч болно, авч болно. Ер нь нийт төсөв төртгөн хийгдсэн ажлууд нь хэдийгээр тэр лиценз төрийн мэдл шилжсэн боловч дээр нь баригдсан байгаа үйлдвэр одоо хувийн эзэмшлих байгаа шин. 2023 оны 9-р сарын 26-ны өдөр Германы нэр бүхий сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр амар хувьсгалан даргатай холбоотой ностой авилгалын мэдээлэл цацагдсан. Одоо энэ сайтууд дээр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хин нэгнийг үнэлтгүйгээр хүний эрхийг нь зөрчиж гүтгэж үнэлтгүйгээр одоо хэрэгт холбогдуулж тэгж цололдгүй тийм хэвлэл мэдээллийн хуультай улсууд. За ингээл одоо яг үнэхээр яаж мэдээд та ч одоо ингээд амар хувьсгалан гэсэн чинь Германы хэвлэл дээр гарсан гэсэн. Дараа нь амар хувьсгалан дахиж гарч ирээд юу яриад байгаа юм наад Германы хэвлэл мэдээллэр чи хэд ч гэлээ 500 мянга ч гэлөө 50 мянга ч гэлөө ингээд мөнгө төлөөд гаргасан байна гэдэг шинжээ чин дүгэлээр баталсан штэ. Битгий хүн гүтгээд л таанаас гойж штэ. Ямар амар юм бэ? Төрийн машин гэдэг чинь ингээд дарга яг л ийм л юмар иргэд бид чи явдсан шүү дээ. Та хэд маань бол яг ингээд эвтэй нойртой байхдаа бол тэгэл манусгаа гүтгэл муу улгаачууд тэгэл ингээд гүтгэл ерөөсөө 9 шид болгоол явдаг. А гэтэл яг өөртөө муудалцахлаар ямар новшин юмар гарддаг ойлгож. Энэ хурал дээр стил гүтгсэн хэвээрээ л байсан. Нөгөө муу хувийн компани нөгөө л нэг MCS-ийг л ингээд барьж ирээл гаргаж ирээл гусгах юм. Нөгөө л нэг хүмүүсийг гаргаж ирээл яг нөгөө гүтгэлэг энэ юм нь ерөөсөө аль тал нь хийсэн хамгийн амар нь. Амар хувьсгалын талч гүтгэж чинь нөгөө нэг хинч гүтгэж ерөөсөө энэ улс төр гэдэг чинь ийм ерөөсөө гүтгэлгэн дээр л явдаг болсон юм биш хамгийн лалрын. За тэгээд бас мэтгэлцээнүүдийн гоё коллаж хийсэн юм тэрийг үзсэн. 2014 оны 8 сард одоо элбэг дөрж ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах тард улсын дарга Си Жинпин Улаанбаатар хотод ирсэн. За нэг бол зандан дарга мэдж байгаа гадаад иргэн сайд байсан. Би 2014 онд гадаад иргэн сайд байгаагүй. Улсын их хурлын гишүүнч байгаагүй. Си Жинпин даргаыг ажиллах үед. За ингээд хамтарсан тунхаглал гаргасан. За ингээд
хамтарсан тунхаглалтай хамт гарын үсэг зурагдсан. Энэ нь 2014 оны 8 сард одоо China Energy Group-тэй одоо хамтын ажиллагааны 2014 онд ийм гэрээ зурагдсан. Энийг одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа. За ингээд яасан бэ гэхээр хоёр асуудал болсон. Нэг нь өргөн нарийн царгийн маргаан болсон. За ингээд өргөн царгаар барин үгүй гэдэг ийм асуудал болсон. За дээрэс нь энэ гэрээний ард 2014 онд 2015 оны 2 сарын 15-ны өдөр энэ гэрээг оруулж ирсэн их хурл. За энэ дээр тухайн үед Эрдэнэ чимэг гишүүн ажлын хэсэг ахлаад нэг бөөн маргаан болдог юм, тийм ээ? Бөөн маргаан болдог юм. За энэ дээр Energy Resource компани одоо 5 толгой лицензийг одоогийн China Energy Group-т 30 дээр нэмэх нь 30, 60 жилээр бүх операторын эрхтэй одоо яг оюутлоготой адилхан ийм байдлаар өгөх гэрээ хийгдсэн. За ингээд энэс болж маргаан болоод явж явжгаад сая бид нар хамтарсан засгийн газрын үед одоо Туван сайд ажлын хэсгийг ахалж исэн. Energy Resource-ыг энэ хилцээрээс гаргасан. Ингээд хоёр улсын засгийн газар хоорондын хилцээр болж хувирсан. За засгийн газрын хилцээр болоод энержитэй холбоотой асуудлыг энэ тоглоомоос гаргахтай холбоотой улс төр өрнөсөн. За өнөөдөр энэ асуудлууд ингээд яригдж байгаа нь буцаад энержиг оруулах гэж байна гэж одоо маш ойлгомжтой уншигдж байгаа. Тийм учраас энэтэй холбоотой асуудлыг одоо их хурлаар баталчаад тэгээ нэг компани эрх ашигт бүхэл бүтэн одоо хөрш оронтойгоо хийсэн ийм асуудлаа улс төржүүлж байгаа. За бид нар хамт ажиллаж байсан хүмүүс эргээч олон жил хамт ажиллах байх үнэн л байх хэрэгтэй. Бодтой байгуулсан аптекийн гэрээ байгуулах үед би засгийн газрын эрх газрын дараа ажиллаж байгаагүй. Энэ 2019 оны 10 дугаар сард байгуулсан юм бэл. Бид тэр үед улсын хурлын дараагаар ажиллаж байсан. Энэ 46 гэрээг бүгдийг нэлт тод болгож байгаа. Энэ дээр нэг ч үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн гэсэн үг байхгүй. Үндэслэлтээр дуртаагүй. Иймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэж аптек гэрээ байгуулах зөвлөмж гараагүй болохыг энэ засгийн газрын тогтоолууд өөрөө нотолж байгаа. Одоо энэ 46 гэрээний ил болгосон гэрээнүүд хизээ ихсэн цаг хугацаатай явж байгаа. Энийн 21 нь 22 оноос хойш байна. Ийм баримттай тооцоотой юм ярих хэрэгтэй. Нэгт. Хоёрт өнөөдөр засгийн газрыг огцруулах хүнсэлт энэ асуудлууд байхгүй. China Energy, аль сүлийн аптек гэрээ энийг яагаад асуулт сэдв болгоод байгааг би бас ойлгохгүй. За ингээд хоорондоо хэрэлцгээсэн. Тэгээ нөгөө MCS нь болохоор гүй би наад юм чи авмар зүгээр та нар надраас хоол байж үзгээд идэг. Гуайн MCS л одоо баг энэ тавлгааг юм авах гээд ингээд нөгөө нэг divide and rule гэдэг нөгөө юмаа л ашигласан хэвээр байна. Тэгэд зүгээр надад бол тэгж бодогдод байгаа. Уу яг орлогоо нотлох болохоор ингээд алга болчих манах. Яг нэг юм албан тушаал одоо хувааж яах те албан тушаалын зодон төрөл ингээл бөөнөрөө ингээл гарч ирсэн. За тэгээд ерөнхийдөө нөгөө сайн зүрэг даргын хэлж амжаагүй байсан. Яг ерөнхий сайдыг огцруулах гол үндсэл чи юу юм бэ гэдэг асуулт байсан. За тэрэнд сайн зүрэг дарга юу гэж хариулсныг бүгдээс сонс. Монгол Улсын их хурлд болон ерөнхийлөгчид хууль зүйн дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон хууль зүйн дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаг байхдаа инхүү хууль зүйн дотоод хэргийн сайдыг томиллоо гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын ерөнхийлөгчийн болон Улсын хурлын бүрийг талдсан үндсэн хуулийн суурь зарчмыг хүндсэн хууль дэдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-р хэсэг, Улсын хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 11 дахь заалтад заасан бүрийн эрхийн дагуу Монгол Улсын ерөнхий сайд гомжоовын зандан шатрыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна. Хилцэн шийдвэрлж өгөхийг та бүхнээс хүсье. За ингээд энэ 7 хоногт ингээд одоо зодон болж одоо арайч өндөрлөөгүй шүү манайха. Одоо дараагийн 7 хоногт бүр амар юм болно. Саяны энэ хурал биш үү? Төрийн байгуулалтын байнгын орооны хурал яг 6:00-д тарсан. 6 цаг болчихлоо шүү дээ манайха ажид тарья гэд. Та нар санаж гин үү? Өмнө нь сайд майд томилхлоор үүрийн 4-5 хүртэл сууж агаад сайдаа томилчдөг шүү дээ манайхан чи.
Яг өөрсдийнхөө булгаал алдрын юмнуудыг ярих болохоор хүүе 6 очлоо тарыг гэд тарцгасан дунд нь хичнээн завсарласан. Энэ хурал болох гэж өмнө нь бас хоорондоо уулзал бөө юм болсон заяа. Тэгж нэг юм уулзаал тэгэл баахан бие биенийгээ гүтгэл харууллаа. За тэгэл яг 6:00-оор пэр гэж тараа явсан. За үргэлжлэлийг нэгтгэд гэдэг шиг нэг солонгос киноч нэг юм лалдрын яг төгсгөлдөө яг үхэж байгаа юм шиг болоод тэгээд дуусна шүү дээ. Яа нэ үхсэнгүй юу гэдэг ингээл амар яг тэр шиг яг 5 дахь өдрийн 6 цагт ингээл гэж дуусна шүү дээ. Одоо нэг өдөр сонирхолтой кино үргэлжлэх болно. Хэрвээ төрийн өмчөд ийм том компани байгаагүйсэн бол хизээж нүүрсний хэрүүл явахгүй байсан. Одоо анзаараар эдгээр чи одоо бүгдийн төр дав гэдээ оролцоогоод идэг. Зүгээр л хулгай байгаас манайхаа тэрийг зүгээр л хулгай заяа. Хулгай хийхэд бол төр давж байгаа өөр юу ч байхгүй. Тэгэхээр бүгдээрээ ойлго манайхаа. Төр давж ийн гэхэлэр их гоё юм шиг бодоод байна. Энэ тэгэл битүү хулгай эдгээр харж байгааз ийм л юм болдгоо шүү. Тэгээд үргэлжлэлийг нэгтгэд гэж. Нэгтгэд бүр зодоо нүр амар юм болохоо. Нэг бол ингэх миний зүгээр таамгаар нэг бол хоорондоо тохироод айгүй сайхан тэрвэрлээд гараад ирэх. Нэг бол бүр амар зодон болох. Энэ хоёрын нэг л юм болно. За тэгээд дараад нэг тарцгаая. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлэхэд бэлэн болсон байна. Юу болсон юм бэ бүгд үзьцгээ. Төрөгний машинууд өвчтнөө зөөгөөд явж явах хэвээр л энэ дээрээ цусаа хүлээж зогсох нь бүр хамгийн их цаг алддаг гэж харагдсан. Тэрийг бид нэр хөнгөвчилж өгч байгаа нь их урамтай байдаг. Машинаар ирж авахаар бол машинаараа наашаа ирэх цаг, тэгээ эндээ ирээд цусаа бэлэн болохыг хүлээх цаг, тэгээ очих цагийг хэмжиж байгаа. За одоо манай хамгийн ойрхон рут гэвэл халдварт өвчин судлалын үндэсний төв, хамгийн хол нь гэвэл ач гээд хувийн эмнэлэг байгаа. 5 шарт. Мэдээж нөгөө нэг эрүүл мэндийн байгууллагууд маань машинтай одоо тий жолооч сувлагч ингэж ирж цусан бүтээгдэхүүнээ авдаг бол одоо дороонор тэрвэрлэх юм бол тэр хүмүүсийн цаг, бензин, цаг хугацаа гэдэг маш олон одоо зүйлийг хэмнэх давуу талтайгаас гадна яаралтайгаар одоо цусан бүтээгдэхүүн захиалга ирж байгаа тохиолдолд маш хурдан тэрвэрлэх хүний амнасыг аврахын үүсд одоо цаг хугацааны энэ зам асуудлыг бол зохицуулах юм боломжууд бол үүсэж байгаа юм давуу талтай байгаад байгаа. За баяр үргэлж те нэг ч гэсэн шин шийдэл гарсан байна. Тэгээд цаг хугацаа хэмжээнд дроноор зөөгөөд те өмнө нь бид нар чи ерөөсө дрон талаар ерөөсө ойлголцчихгүй л те. Тэгээд хамгийн хэрэгтэй газар ингээд дроноор зөөдөг болж байгаа юм байна. Тэгээд цусаа ингээд эмнэлгүүд рүү ингэж хөргөж өгдөг болж байгаа маань маш том амжилт байна. Тэгээд Монголд бүх юм болохгүй бүтэхгүй байгаа юм биш шүү те. Болж байгаа бүтэж байгаа маш олон байгаа. Хамгийн гол нь энэ ил болох гэдэг. Олгаач удаа. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд эн чинь ингээд ер нь Японч юм умгар газар юм биш үү? Хаас яг бүхэл юм нэг юм умгар нойлонч нэг юм хардаа карантины юу байхгүй. За тэр нь надад амар гоё таалагдлаа. Ингээд карантиныхаа зайг хэмнэнгүүтээ шууд бочкын дээрээ каранттай. Тэгээ нөгөө бочки руу ордог усаа карантины гоожор болгоцсон заяа. Дарлаа шууд карантины гоожроос нь усаагаад ингээд бүх юм ингээд тэгэнгүүт саарл усаараа ингээд хамаг юм гоожулчихж байгаа хөөх тий. Тэгээ дээрэс нь одоо энэ бас айгүй гоё шинээр монголчуудын нээсэн нийтийн караоке гэж явах уу тий. Юу гэдэг нэртэй газар танах? Тийм ийм urban vibe гэдэг амар гоё ийм нийтийн караоке дөнгөж сайхан нэгцсэн энэ одоо нээлтийн цэцэг нь эндээ чи тэгээ та бүхэн бас ирж караоке дээр энэ чинь маш олон төрлийн гоё виски, коньякнууд байна шүү. Тэгээд бас намайг энэ гоё шоугаа ихэд боломж олгосон танаханд баярлалаа. За дээрээс нь хүрэлцэн ирж үзсэн. Сая та нар ингэ сонсох нэг 30-аад хүн алгацчаад байгаа юм шиг байгаа зү. Яг эн чинь яг үннийг хэлээд ерөөсөө 7 хүн байна. 7 мөртлөө 30 хүн шиг яасан 30 баярлалаа. Тэгээд энэ 7 хоногийн weekly show-тай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Халамж аваад хөгцсөн улс энэ дэлхий дээр байдгүй. Халамж аваад дампуурсан улсууд энэ дэлхийгээр дүүрэн байгаа. Ажил хий, халамжаа багасгая, татвараа багасгая манайхаа баярлалаа. Дараа 7 хоног тэргээ уулзцаая.